За сайн байцгаана уу. За энэ удаа гадаадад амьдарч байгаа монголчуудад зориулан лизингийн үйлчилгээ хэрхэн iLeasing компани хийж байгаа тухай товчхон танилцуулъя. За гадаадд ажиллаж байгаа ажлангаа эх орондоо орон сууцтай болох юм сайхан боломж одоо нэгдэт байна. За энэ тухай таад маань бишгүй сайн сонссон байгаа бах. За энэ удаа яг түгээмэл асууж байгаа асуултууд товчхон хариулаад явчих. За байр сонирхож байгаа бол өнөөдөр таад маань юу анхаарах хэрэгтэй. Монголд одоо орон сууцны зах зээлийн үнийн ханшиг таад маань аягүй сайн судалсан байх хэрэгтэй. За миний одоо мэдж байгаагаар өнөөдөр бол орон сууц Монголд их орнд маань 1 квадрат метр нь 5 саяас 6 сая. За тэгээд байршлаасаа шалтгаалаад хотхоноос шалтгаалаач гэдэг юм квадрат метр нь бол ерөнхийдөө дээдл нэг 6-7 сая төгрөг хүртэл байгаа. За байр авах байршлаа маш сайн тодорхой болгох хэрэгтэй. Байршлаа сайн тодорхой болгоод аль хотод авахын дархан нь Эрдэнэт, Улаанбаатарт дээр нь аль дүүрэгт авахын яг хэдэн давхар байшин авахын хэдэн өрөө байхын ингээд өөрийнхөө санхүү боломжоо судлаад энийг аюул сайн тодорхой болгосон байх хэрэгтэй. Гэр бүлээрээ сайн ярилцаад энэ тухай одоо бодох цаг нь болсон. За байраа сонгочлоо гэж. За байраа сонгоцсон нөхцөлд одоо урчилгаа нийт байрныхаа үнийн дүнгийн 20-40%-ийг та нар өөрсдөө бэлдсэн байх хэрэгтэй. За шаардлагатай бичиг баримтууд чинь хэрэгтэй болно. За үүн дээр мэдээж хэрэг ажлын виз, ажлын гэрээ, оршин суух виз, ажлын гэрээ, за тэгээ байрны бичиг, за тэгээд санхугаа одоо батлах, нотлох хэрэгтэй болно. Үүнд одоо бүтэн 1 жилийн одоо санхүүгийн одоо банкны хуулга, дансын хуулга байх хэрэгтэй. За орон сууцны лизинг авах хүсэлтээ онлайнаар явуулна. За тэрийг бол iLeasing компани үндсэн сайт руу нь явуулж нэвтрэх бүртгэх рүү ороод дараа орон сууцны лизинг авах гэдэг хүснэгт рүү ороод бүх одоо анкета бөглөөд хүсэлтээ явуулна. За ингээд шаардлагатай бичиг баримт бүх юм нь бэлэн болоод ингээд бол үндсэндээ iLeasing компани бүх юм нь окей болох юм бол ажлын 5 хоногт асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байгаа. За дээр нь за яг iLeasing компанид орон сууцны лизингийн үйлчилгээ авахд ямар шаардлага тавьдаг юм тийм ээ. За энд мэдээж хэрэг Монгол улсын иргэн байх ёстой, 21 нас хүрсэн байх ёстой гэж байгаа. Одоо хариуцлага хүлээх чадвартай тийм ээ. За тэгээд санхүүгийн байгууллагад хуцаа хэдэрсэн чанаргүй зээлийн одоо лавлагаагүй байх хэрэгтэй. Чанаргүй зээлийн үлдэгдэл лавлагаа тийм үр төлбөргүй байх хэрэгтэй. За одоогийн байдлаар бол ерөнхийдөө бол Чехэд бол юм уу эсвэл Европод байгаа таад маань тэндээ хипотекийн зээлэнд хамрагдсан ч байлгасан тэр нь төлөгдөж байгаа бол энэ дэр бол асуудалгүй гэж бодож байна. Тий. Монголд хамгийн гол нь санхүүгийн тийм хар дансгүй байх хэрэгтэй. За тэгээд тавьж байгаа бас нэг шаардлага бол гадаадад байнга орчин суух хөдөлмөр эрхэлдэг байх хэрэгтэй. За энэ хамгийн багадаа 6 сар тэндээ хөдөлмөр эрхэлж ажиллаж амьдарсан байх хэрэгтэй. За тэгэхээр 6 сараас доошгүй хугацаанд тогтвор суршилтай ажилласан байх юм бол даах хүснэгтэй илгээх бүрэн боломжтой байгаа шүү. За одоогийн байдлаар Европод бол Австрид өөрийн гэсэн агент байна. За Чехэд 2-3 агент байна. Шведэд 2 агент байна. За Нидерланд байна. Нидерландд байна. За тэгэхээр эдгээр агентуудын холбоос таядад маань хэрэгтэй байгаа бол надад шууд хувь чадаар юм уу эсвэл энэ YouTube-ийн доор коммент хэсэгт та нар асуултаа бичиж болно шүү. Тэгэх юм бол их чинь дуртаяа таядад туслана. Айл өрх болон эх орондоо байртай болох одоо энэ сайхан төсөлд бүгдээрээ хамрагдаасай гэж таядгаа уриалъя.